За бичлэг ингээ эхлүүлж байна. Галаа тэр гараа явж байна. Тэгээ өнөөдөр яах гээд гараа явж байна вэ гэхээр аавынхаа дүүнер манай аав чи хамгийн том нөхгүй аавынхаа дүүнерт эгч нартаа дүүнертаа өнөөдөр бүгдэнд нь бэлэг цуглуулж авч явуулах байгаа. Тэгээд гараа явж байна. Одоо эхнийхээ дэлгүүр дөө яг аавынхаа яг доотлынхын дүү болох ахта том ахта эхлээд бэлгийг сонгох гээд явж байна. Тэгээд одоо явж бүгдэнд нь бэлэг цуглуулъя. Гоё яана. Нэр чивч. Оо вау, энэ ямар гоё дэлгүүр вэ? Анх удаа орж ирж үзэж байна. За одоо энэ дэлгүүр нь штэ. Маа нөхрийн ганц малгайгаа авдаг дэлгүүр нь. Энэ дэлгүүрээс том ахта бид хоёр ганц ер нь бол аавны гэж бодож байгаа. Ганц энэ дэлгүүр рүү орж үзээд байхгүй байх юм бол жуулчны гудамжаар явна да. Гамдаа стам руу. Ганц тэндээс авна. Манай нөхрийн өмсдөг малгайч одоо эднэр шүү дээ. Эдрээс дандаа сонгож авч өмсдөө. Ганц мас байна тийм ээ нөө. Хотел болоод байна. Хотелгээс шууд нэг суугаад гамд ороход авахгүй юм. Гүштэй. Централ юм. Сайн нөгөө том ахта ганцыг авчлаа. Тэгээд ихчтэйгээ бас яг ярьж таарад бичлэг хийчихсэнгүү. Гэртээ харж агаад ганцынх нь зургийг авна. Би жоохон бичлэг хийчихнэ. Ихчтэй хов баацж байна. Жартай. Мянга гэж байна. Таксиметр. За тэр л ахта дуртай усыг энийг яриадсан тий. Энийг нь авч. Пуш. Horny gift box. Ja, ja. Ja. За одоо ингээ гой боолгуулад авчвал. За open болохдоо ахынхаа юуг нь авчлаа. Нэртэй усын. Өсгөө. Yes. Өсгөө башичлаа штэ. Баши. Нэрэ. Минаар уурга харуул та. За аавынхаа доотлын дүүдэн болдаахта ийм загсны уурга авсан байна. Загсанд маш дуртай хүн байгаа. За гэртээ ирсэн. Нэг өдрийн дотор амар олон хүнд бэлэг сонгож цуглуулж аавна гэдэг бол нэр үнэхээр асуудал идэм байна. Энд одоо нийт 18 хүний бэлэг байна. Ямар ч байсан бүгдийг цуглуулж чадсан. Одоо хоёр хүний бэлэг ер нь бол дутуу байгаа. Тэгэд хараа энэ бүр ийм томооцтой болсон. Амар хүнд. Эдгээр одоо нийт хэдэн хил болохыг би сайн мэдэхгүй байна. 10-аад хил баг болох нь байх нь. Тэгээд бүгднгийн сайхан баглаад дахиад нэг уутанд үлцгийнүүдаа хийгээд тэгээд Монгол руу агаар ячаа нөгөндөө удахгүй тэгээд бэлгэнүүд нийт дээр очих хаа. Тэгээд манай эд дээр очсны дараа тэр эд
бичлэг хийж чадах үгүй нь сайн мэдэхгүй байна. Хэрвээ бичлэг өгн хийгдээд энэ бичлэгэн дээр нэмэгдээд ороод ирвэл бас гоё л болох байх гэж бодож байна. Гэтэ ямар ч байсан гэрийнхэндээ зориулаад бүгдэнд нь бэлэг авсан болохоор сэтгэл санаа бүр амар гоё юм. Тэгэл өдөржингөө л явлаа. Зарим нэг газраас шүү бөөнцөн тэхгүй бол бүр өстө нэрээ хүн болгон зориулаад өөр дэлгүүрөөр ороо яваад ах юм бол бүр үнэхээр амар ядрах юм бэл. Тэгээд ямар ч байсан бэлүүний эздүүдэд таалагдана гэж найдаж байна. За, эхнийг задарчлаа үзүүлэх гээд энэ нөгөө ахтаа авсан ганс маань тэр логог нь харж байна уу? Энэ бүр амар хөөрхөн байгаа. Галай дээр бүр яг ингээл хараад шууд ёо энэ шүү гэл авсан. Тэгээд энийг ингээд амдаа зууцсан байж байгаа хахтай ингээд нүдэнд шууд харагдсан. Амар хөөрхөн. Манай ах ч одоо 60 гарцсан штэ. Хэдэн настай юм бэ? 60 гаруй настай штэ. Тэгэл нэг юм л юм болох байх гэж бодоод яг өөрийнхөө сонирхлын юм авсан, өөртөө зориулаад. Тэгээд хөөрхөн байгааз энэ цаасанд орохгүй нэ. Амар болчихлоо. Мөнгөнөөс амар хөөрхөн. Манай ахстай их баярлах байхаа. Бүр баярлаад байна. Амдаа зүгтээ тамхи татаар байж байгаа нүдэнд харагдаад байна. За энэ нэг юм байна.